Ажиллаж байгаа юм уу? Одоо ажиллаж байгаа болж. Одоо дараагийн лайв маань 3 дахь хамлсан лайв маань эхэлж байна. Чөлөө сэдвэр. Тий, чөлөө сэдвэр ярина гэд хэлсэн байгаа. Тэгэхээр хамгийн анхны лайв дээр гарсан асуултуудаас хариулж яа. Тэгээд дараа нь хүмүүс маань одоо асуух асуултуудаас асууж болно. Хүнийх нь нэрийг хэлэх үү? Үгүй зүгээр л. Онгодууд дээш дэвшин тэнгэр болдог гэсэн тэнгэрүүдийн тухай ярьж болох уу гинэ? Бид уусангүй. Онгодууд дээш дэвшин тэнгэр болдог гэсэн тэнгэрүүдийн тухай ярьж болох уу гинэ? За нөгөө 1000 асуултанд даван хариулъя. Даа бүдэг сэдвтэй. Тэгэхээр энэ төхөөрөмж сайн ажиллахгүй байх юм. Би тэн дээр чи хариуцлага хүлээж чадахгүй шүү дээ. Тэгээ одоо сонсогч чинь намайг сайхан ярьж өгүүлж байхад л тэр дуу хоолой татаад авчижлаа гэвэл сайн төхөөрөмж үттэй. Тэм битээ. Сэтгэлийн хатмартай байх өвчин үү гэх юм? Өөр асуулт байхгүй шүү дээ. Анивчаад ах юм. 13 дугаар зууны хар мортон гэж ямар хүмүүс вэ гинэ? Түүхээс эдвээ асуултан дээр авъя. Тэгэхээр чин за түүх тэгэд ямар сэдвүүд байгаа вэ? Түүхээс сэдв байгаа. Бөөгийн сэдв байгаа. Тийм. 3 чиглэлээр асуултууд 1000 гарan цогтолж байгаа. Тэгэхээр чи тийм над асуултнуудаас тэр сэдвт ороогүй асуултыг асуу. За. Энэ байхгүй шүү дээ. Бүгд ийш тийшээ орчхоор асуултууд байна. За манайхаа асуултаа асуугаараа. Гэхдээ сая ярьсан 3 сэдвээс бусад чиглэлээр. Устдахгүй мэдлэг гэж юу гэлж байна гэсэн байна. За устдахгүй мэдээдээ гэдэг нь амьдралд тийм үү? Хөхүүлэг сургаамж болж чадах мэдээллийг тээсв биетийг устдахгүй мэдээлэлтэй гэдэг. Ойлгож байна уу? Ойлгохгүй байна уу? Ойлгоогүй. Би уучлаарай энд нэг асуулт харах гэж байгаад сонссонгүй. Хүн тоохгүй болохоор тэг. Харин тийм ээ өршөөр. За яг устдахгүй мэдээлэл гэдэг бол за 20 уршигаараач дээр өгөөж буйнаараач дээр тийм үү? Үнэмлэхгүй шин чанартай. За 20 мэдээллийг бол тийм үү? Таны мэдээ хүн хохирол үүдгэгчийн орон зайнаас бүртгэж. За бэрхшээлийг давсан мэдээллийг бол тийм үү? Ололтын орон зайд турхаглаж. Тэдгээр мэдээллийн одоо их сурвалжийг ярчлан ертөнц өөрөө хөгжлийн гүр болгож хадгалахыг одоо сүнсний онгодын орон зайг үүсгэн нөхцөл нь юм. Тэгэхээр тэнд одоо нэг давтагдах мэдээлэлтэй онгодод бос дахин давтагдашгүй нэг төрлийн мэдээлэлт онгодод оршдгоо гэж ойлгож болно. Тэгэхээр онгод болгоны үйл өөр гэдэг шиг. Яг тийм. За жишг нь миний устдахгүй мэдээлэл юу вэ? Яагаад энэ овоо гэдэг хүн онгод болоод тийм үү? Юр жирийн хүн төрлөختнөөс ялгагдчихваа. Яагаад хадгалагдах шаардлагатай болвоо гэж бодъё л та. Тэр маань бол буй одоо хөгжлийн бэрхшээлтэй, эрхтэн согогтой, удамжлын алдаатай хүүхдүүдийг сургах арга барилтайгаараа устдахгүй мэдээлэл болсон. Бусад чадвар нь бол хамаагүй. Яг тэр мэдээлэл энэ хорвоо дэлхийд тийм үү энэ дутхын зовлон эдлэгч сүнснүүдэд гарц жим болж чадна гэж ертөнц дэлхийн намайг үтсэн учраас хадгалсан болно. Тэгэхээр таны бусад хийсэн үйл чинь сайн муу байсан огт хамаагүй. Яг энэ чадвараараа л та яг энэ чадвараараа би онгодын орон зайд онгод болон төвшсөн. Түүнээс илтгэгч байлаа гэд би хамгийн мундаг илтгэгч нь биш. Сургагч багш байлаа гэд мөн сургалтын одоо их дээд багшуудаас дорой. За ноён байлаа гэд олигтойч ноён биш гэд одоо нөгөө үнэмлэхүй орон зайд ороагүйч өөртөө агуулсан чадамжууд байна л да. Тийм биз. Домч байлаа гэхэд давснаас өөрийг мэдэхгүй гэдэг шиг. Тиймэрхүү нөгөө үнэмлэхүйд хүрээгүй их хэмжээний мэдээлэлч байна л да. Гэхдээ үнэмлэхүйд очисон нэг чадамж маань өөрөө дутхын зовлон эдлэгчд
гэтлэгээ зам болж чаддаг чадвар нь өөрөө үнэмлэхүйн мэдлэг болсон юм аа. Ойлгомжтой юу? За. Тэгэхээр ийм одоо ямар нэгэн салбарт тухайн онгод бол амьдралын туршлага туулалыг үзсэн. Дээрээс нь дахин хорвоо ертөнцид буун тийм үү мэдээлэл улам чанаржуулж байгаагийн хувьд үнэмлэхүй мэдээлэл нь олж авах дасан зохицох мэдээлэл нь хөгжиж байдаг бий юм байна. За хариулж чадсан гэж ойлголоо. Хариулж чадсан гэж би бас хувьдаа бодож байна. За. Өөр асуулт одоогоор орж ирээгүй байна. Бие дээр уламын гарах юутай холбоотой вэ гэхий? Энэ одоо эрүүл мэндийн асуулт үстэй. Бие дээр уламын гарах. За би түрүүний одоо ярилцлаган дээр хэлсэн. Би та нарт онш тавьж эмчлэх арга ярихгүй. Уучраа нэ альва өвчний зүй тогтоол нь тийм үү. Асар нарийн шин чанартай байдаг учраас олон зүйлийг судалж иж онцгойрон тухайн зүй тогтол яаж бий болсныг шалгах шаардлагатай байдаг учраас надаас эрүүл мэндийн хоёрын хооронд бүрэн өгүүлэмж буюу битгий асуугаач гэж хэлсэн. Хэрвээ өвчний номтраа яг тест дараачлан нарийн бүртгээ хариулчих юм бол бас мэдчиж магад. Гэхдээ тэгээд бичсэн байхад миний одоо энэ бичвэр уншиж өгдөг хүүхэн залхуурхаа мэдээж учраас угаасаа бүтэхгүй. Түрүүний нөгөө нэг юутай болоод та өмнө ярьжсэн байж магадгүй. Гэхдээ юу ч гэсэн асуучих гэж бодод байна. Нөгөө нэг хүний өнгөрөөд эрэлгийн дэнсэнд орохоор энэ амьдралдаа хийсэн үйлүүд нь за зарим хүмүүс болохоор би сайн эцэг юм уу их байгаа, сайн хүүхэд байгаад яг урдах өөрийнхөө энэ гэр бүлийнхээ хэмжээнд сайн хүн байх юм бол болчихно гэж зарим нэг хүмүүс бодож явдаг. Зарим нь болохоор тэр гэр бүлийн өмнөх үүрэг хариуцлага хамаагүй би хүн төрөлхтөнд тусдаал юм хийж явах юм бол хэдэн ихнэр сольсон хэдэн хүүхэд өвчрүүлсэн хамаагүй гэдэг нэг зарим нэг тийм хүмүүс явж. Энэ дээр та тайлбар хэлж өгч болох уу? Яг ямар тайлбар хүсэж байна? Эрлийн дэнсээ бол амны дэнсээгээр дэнслэгч. За. Ойлгож байна уу? Чиний сайн ээж, сайн аав, сайн нийгмийн зүтгэлтэн байх нь хамаагүй. Ойлгож байна. Чи энэ амиараа хэдий тооны амийг тэтгэж, хэдий тооны амийг устгаснаар л хэмжигддэг. Тэгэхээр нөгөө атмын бөмбөг зохиосон хүн чи одоо тэгээд тэр чинь бол бүхэл бүтэн байгалийн зам ёсны зүй тогтлын хэрэгэлтэд байсан их хэмжээний сүнсний эргэлтийг устгаснаар асар их үйл өмөртэй байгаа юм. Тэрнээс тэр хүний шинэ сайн аав маа байсан. Сайн аав, сайн юу ч хийсэн байх хамаагүй. Тийм үү. Тэр одоо зэвсгээр тийм хичнээн дайныг зогсоосон байх нь эс хамаарад тухайн зүйлийн хор уушрах нь хичнээн тооны амийг тийм үү дахин төлжилгүй болтол устгасан бэ гэдгээр дэслэгдэж шүү дээ. За энэ олон орны хүмүүс үгсний дараа нэг газар цуглардаг юм болоо эсвэл орон харьяалагддаг газартаа болоо гинэ. За орон гэдэг бол зөвхөн хүн төрөлхтний оюун санаанд байдаг зүйл шүү. Үнэн дээр та нар энэ оюун санаанд байгаа зүйлийг хэлбэршээл гэж хэлийн дэс сурдаг. Тиймээс их дэлхий өөрөө алаг хэрнээ нэг бүхэл тогтолцооны хувьд салхин нөөрэ хязгаараг өн адил усан нөөрэ тийм үү хаа дуртай газараа бүүдгийн адил нэг л бүхэл ертөнц гэдгийг ойлгоорой. Тиймээс орон орны онгод байдаггүй орон орны эрлэг байдаггүй. Нэг л байгаа. Бүр нарийн ярих юм бол би гадаад хүүхэд дээр буух юм бол гадаадаар ярьж чадна. Одоо та нараар байгаа очкас мэдээж өөрийнхөө одоо миний овгол Монгол нутагт төрсэн болохоор яг тэрнтэйгээ зан адил, соёл адил, хэллэгийн үндэс адил танаа үед бууж чаддаг. Гэхдээ би хүмүүний биед буулаа гэд тархины мэдрэлжих орон зайнаас тийм үү тухайн үг хэллэг ойлголтыг ямар үгээр цэгцэлдгийг уншиж чаддгийн хувьд тэр хэн дээр бууснаас хамаарат тэр хэлээр ярьж чадна. Гэхдээ тэгж нэвчгэд тухайн хэллэг соёлыг хэдий ч мэдэрдэг онгод байг гэдгээс хамаарат bijлийн хугацаа ондоо байна. Би гадаад хүн дээр буух юм бол нэг ойролцоогоор 4 жил хэртэ буусны дараа л ярина. Монгол хүн дээрээ бол 4 сарын хугацаанд энэ соёлын ялгаа, хэллэгийн ялгааг ойлгочод байгаа юм. Өөрөө хэрэгжилжсэн хэл учраас тийм. Хэрэгжилж байсан. Гэхдээ бас надад бас ойлгодгүй зүйл байдаг. Тийм үү? Яг соёлын ялгааг бүрэн таних нөгөө амьдралын туршлага болгоогүй хувьд алдаа гаргаж байдаг. Ухамжтай юу?
Хичнээн төсөөлсөн ч гэсэн биечихтэй бас нэг өөр хэлбэрээр буух үзэгдэлд одоо хичнээн онгод ч гэсэн автнаа. Тэгэхээр гадаад хэл нь бүр тэрнтэйгэн адилхан хүнд байна. Тэгэхээр аль болох нөгөө нэг өөрийн соёл, өв уламжлал, хэл заншилтай ижил хүн дээр бууснаа ашигтай байдаг. Нөгөө дээгүүр онгод тийм үү биехэд удамын мэдээлэл хэдий ч нэ тухайн онгодтой бүрэн авцалдан төдөж нэ одоо хүчрхэг булт бий болж байдаг. Тэгэхээр удам хит холтсон тохиолдолд нөгөө биеижлийн хугацаа бүр л холо болно. Буугаад илэрхийлэх оюун санааны цэнийг маж төдөж нэ хомсдно гэсэн үг юм аа. Тэгэхээр онгод бол улаачаас маш их хамааралтай зүйл юм. Ойлгомжтой юу? Хүмүүстэй өөр өөрөөр харьцах нь зөв үү? Ядарсан хүнтэй инэрлэлтэй, дээрлэхэн хүнтэй ширүүн, их хүнтэй хүндэтгэлтэй ч юм уу харилцах нь зөв болоо гинэ. За ямар тач эхлээд энэ шууганыг алга болгоо. За юу гэсэн гинэ. Хүмүүн өөр хүнтэй өөр бие туучараас өөр оюун санаа уучараас өссөн үсээгүй бид нөр өөр харилцаа гаргадаг. Яг нэг ижил төрлийн харилцаа гаргаж чадахгүй шүү дээ. Аавтайгаа ээжтэйгээ эгээ ээжлэхэн харилцдаг гэдэг ч гэлээ аавтай аав шиг харилцаж ээжтэй ээж шиг харилцдаг учраас л тэнд үрэнд болж мэндэлдэг шүү дээ. Тэгэхээр яг үүнтэй адилхан ажилтнтайгаа ажилтан шиг харилцаж удирдлагатайгаа удирдлага шиг харилцах шаардлага гардаг. Бүр тэр дотороо ажилтнаар хэн байхаас хамаарат янз бүрийн итгэлцлийн холбоо үүсдэг учраас түүндээ тарсан л харилцааг үүсгэж байдаг. Тэгэхээр бүх хүн төрлөختөн онцгой нэгэн биеийн хувьд онцгой харилцааг үүсгэх эрхтэй. Тэр эрхийг хамгаалаж бид нэр онцгойлон тус бүрчлэн харилцах шаардлагатай юм. Тайлбар ойлгов уу? Гэтэ энэ хүн яг юу гэсэн юм бол доо ядуу хүнтэй дээрэнгүү харьцаа дээшээгээ долдооч юу яцдаг тэрнтэй зүүрлж асуусан юм болов уу? За ядуу хүнтэй бядчин харьцаад дээд хүндээ бэлдуучлан харьцаад. За энэ бол утгагүй зүйл. Утгагүй зүйл. Ядуу хүний чадамжийг харж өргөж харилцаж байвал тэр хамгийн зохист харилцаа. Тийм үү? Ягаад гэвэл тухайн ядуу байгаа тухайн хүнд тавигдсан тавилан заяагцсан заяанаас хамааралтай зүйл шүү дээ. Мэдээж тавиландан хариуцлагатай байгаагүй алдаа түнд байгаа ч гэсэн түүн дээр дөрөөлн шоглоно гэдэг нь боломжийг хаахтай адилхан зүйл шүү дээ. Баян одоо чинэлэг эрх мэдэлтэй хүн байна гэдэг нь мэдээж тавиланган өөрөө сайтар удирдсан хүний шинж бөгөөд тэр нь бас дагаж намирлаагаад чамд хишиглэн буух зүйл биш шүү дээ. Гэтэ хүндэтгэлтэй харьцаж болно тийм ээ. Мэдээж хүндэтгэлтэй харьцаж болов. Гэхдээ ямар зориг үр дүнгийн төлөө харилцах гэж байгаагаас хамаарат чамаас хандлага гарч ирнэ. Ухамжтай юу? Ухсан. За. Хүний тархиэр их мэдээлэл цуглуулах чадвартай вэ гинэ. Наадах чи яг ямар юмар хэмжих ёстой бол? Харин яг юугаар хэмжиж байгаасаа агуулад тийм хэмжээний гэдэг үг гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр яг юугаар хэмжих ёстойг нь хэлээд гэж. Асуусан хүн тулруулаарэ. Ирээд бутсан мэрэгд гэгэнтнүүд сүнсэн ертөнцид очсон жишээ нь Будда, Иесус, Аллах гэд өөрөөр үзэлтэй байгаад тэнд очиод мөнх тэнгэрт нэг л бурхан гэж үзэл нь нэг болох уу? За мэдээж хүмүүн байгаа үедээ биднэрийн ойлголт танин мэдэхгүй хичнээн үгэнд төгөлдөр буусан ч дахиад хүнд дамжихтай ойлголтын зөрүү гаргадаг. Хэл соёлын зөрүү гаргадаг. Тэгэхээр нэг орчлонгийн мөн чанарыг эргэчэд ертөнцийг одоо удирдах нэг зөвчин зүйл байна гэж таньсан ч түүнийг ертөнцийн эзэн, бурхан, ертөнцийн үүсгэгч гээд янз бүрээр илэрхийлэгдээд байдаг нь ойлголт үгэнд буухтай харилцан адилгүй байдагтай хамаатай. Ухамжтай юу? Тийм учраас тэднэрийг би бол өөр танин мэдэх хүн өөр зүйлийг нээсэн хүн биш. Нэг зүйлийг таних мэдээд өөр хэлэндээ буулгаад тэр нь орчуулагдахдаа ижил болоогүй л шинжтэй гэж боддог. Зөв. Яагаад гэвэл та нар нарийн судалгаа хийх юм бол ижил өгүүлэмж тэднэр дээр маш их байдаг. Тийм шүү дээ. Яг утгачлаад хайх юм бол үгчлэн хайх юм бол эрс ялгаатай өгүүлэмжээр илэрхийлсэн ч утга тийм үү
Үйлдэлийн үр дүнгийн хувьд ижил өгүүлэмж их байдаг учраас тэдгээрийн танин мэдхгүй нэг чиглэл төгжирсэн байна гэж томгааж болно. Ухамжтай. Ухсаа. Дөрвөлгийн тэнгэрээс 7 өвгөн од мөн үү гинэ? За биш ээ. Шулуухан биш. Хүн бүр удамдаа онгод тэнгэртэй байдаг юм болов? Тийм бол яаж холбогдох вэ? За хүн бүр удамдан онгод тэнгэртэй байх боломжтой. Яагаад гэхээр удмын дээшээ нэг л салаал очиж шít. Бид нэр явсаар байгаа л бүрт чон дээр очино. Гэтэл бүрт чон өөрөө онгод байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэгэхээр чи тэр бүрт чоны удам байгаагийн хувьд ядаж бүрт чон гэдэг онгодтой л байж тарах гэдэг юм да. Тийм. Ойлгомжтой юу. Тэгэхээр хүн бүр удамдан онгодтой байх боломжтой. Яагаад гэвэл энэ удам энэ Монголд байгаа 3 усны эргэн тойрноор нөөж байсан ардууд байсан маш их оюуны амжилт бүтээснийхээ үр дүнд энэ олон төрөл чанарт хадгалагдсан оюун ухаантай. Гэт тэр маань мөхөшгүй орон зайд хамгаалалт хийнэ гэсэн ерөнхий тангарахтай байдгаар онцлогоо бусад газрын онгодуудаас. Тэгэхээр жишээ нь Селт гэдэг одоо угсааны онгодууд байна. Францын дэдэг өгдүүд. Тэд нар ч бас бидэнтэй төстөө нутаг усныхаа одоо мөнхийн зүй тогтолд хүчин зүтгэдэг. Тэглээгээд Монголын газар нутагт хүчин зүтгэдэггүй. Тэгэхээр нөгөө өөрсдийнхөө удмын мэдээллийг тэтгэдэг газар нутагт тийм үү мөнхийн үржил шим үүсгэх тийм зорилго тавьдаг нь одоо газар бүсчилсэн нутаг омгийн онгод үүсээд байх шалтгаан болдог юм гэвэл ойлгох нь. Ойлголоо. Энэ Баяна ганагаан тулга энтрийн асуултанд сая хариулсан бах гэж бодож байна шүү. Түрүү нөгөө нэг мэдээлэл тарих хэдийр мэдээлэл багтаах вэ гэдсэн чинь мэдээлэл цуглуулах тархины багтаамж гинүү. За яг ямар ч зогсолтгүйгээр ажиллаж байгаа тарих тийм үү 100 жилийн мэдээлэл хадгалах боломжтой. Гэхдээ зохистой тижээлэр тижээгээд захирстай амралтыг өгч байгаа бол. Ойлгож байна уу? Тэгэхээр хүний тарих бол яг зохистой нөгөө талд нь унтаж идэж амарч байх ёстой гэдгээрээ тооцох юм бол 200 жил амьдрах чадвартай гэсэн үг. Тэгээд ямар ч цуцалтгүйгээр сэргэн бодох, бүтээх одоо мэдээлэл цуглуулах чадамжаараа шүү дээ. Ухамжтай. Тэгэхээр хоол тэжээл амралтын горим нь алдагдах юм бол тэрнээс буун. Дээрэс нь бэртэж гэмтээгээд явах юм бол бүр буун. Бухимдал цэнийг нь хурааж агаад эсийн өвчлөлт үүсэх юм бол бүр шөө буун гэж байгаа ерөнхийдөө 60 жилийн мэдээлэл хадгалах боломжтой. Тэгвэл тасралтгүйгээр. Гэтэл 120 наслах боломжтой гэсэн. Гэхдээ дээд хязгаар нь бол 200 жил буюу хүн 400 жилийн мэдээлэл хадгалах боломжтой. Зөвхөн энэ уурах тарихны хэмжээгээр шүү. Гэтэл хязгааргүй боломж нь өөрөө бидний сүнс гэдэг орон зайд байдаг. Тэгээ уурах тархинд хадгалагдсан мэдээлэл сүнсэнд дамжаад шилждэг. Тэгэхээр чин дараагийн өөрөөр хэлбэл уурах тарих гэдэг бол цэнэг болгон мэдээллийг хувьсгах чадвартай. Тэр цэнэг нь өөрөө сүнсэнд хадгалагдах боломжтой. Тэгэхээр сүнсэнд мэдээлэл уургийн хэмжигдэхүүнээр биш, цэнэгийн хэмжигдэхүүнээр хадгалагддаг нь уурах тарихнаас ялгаатай. Тэгэхээр сүнс бол цэнэгцсэн мэдээллийг хүртэх боломжтой бийдэг. Тэгээ хүний биед тэр цэнэгчих явцсан явагдах уу? Тийм учраас лулаач хэрэгтэй байна шүү дээ. Мэдээллийг цэнэгжүүлэн өгөх тарих хэрэгтэй байна шүү дээ. Одоо ойлгож байна уу? Ойлгох гэдэг. Тэгэхээр улаачгүй үед онгод гэж юуч биш зүйл болж байгаа юм шүү дээ. Өмнө нь авсан мэдлэг нь байж гэн. Тэрнээс тэрийгэ тэлэх боломжгүй юм байна тийм үү? Тэгэхээр хүний биеийн цэнэгжих төвшнөөс мэдээлэл болгон авч энэ шинэ орон зай шинэ цаг үе нийгэмд дасах одоо тухайн мэдээллийг өөрийнхөө хуучин цэнэгдсэн мэдээлэлтэй навцалдуулан хувьсгах аргаар одоо үйл ажиллагаа явагдах нэ. За хүмүүсийн сөрөг эрчимтэй үгийг сонссон ч сонсоогүй ч нөлөөлдөг гэж ярьж байсан. Энээс өөрийгөө яаж хамгаалах вэ гин? Хүртэж болж байгаа эрчимийг гадагшлуулж болно нэгтэй гэж бодож байгаа. Өөрсдөө ухаж ойлгоорой гэж. Хүн сүнсний өгөгдөл энэ харууд ирсэн зорилгоо урдчилж мэдэх боломжтой юу? Урдчилж мэднэ гэдэг чинь төрхөөсөө өмнө гэсэн үг юм уу? Урдчилж мэдсэн л ирж байгаа юм шүү дээ. Уул нь бол төрхөөсөө өмнө. Тэрийг мартцсан гэсэн үг юм. Тэрсний дараа л мартцсан л болохоос биш. Хүн сүнсний төвшин ахиулах гэж энэ харууд мэдлээд байна уу гэж асуусан байна.
сүнсний төвшин. За яг ямар төвшин гэдэг утга юм бол та. За магадгүй тийм. Наад утга шийдэж ойлголоо. Тийм. Яг тэгвэл ургамлаас амтан руу шилжиж байгаагийн хувьд одоо мэдээлэл боловсруулах чадамжаа үргэлжил нэмэгдүүлэхийн төлөө сүнс яваад байна. За, өөр юу гэж байна? За, энэ түүхийн холбоотой асуултын энийг уншихгүй яах вэ? За, үз. Бараг угсаатны дээд уг их хэдий цаг үедээ ахаад башиг бараг угсаатны дээд уг их нь хэдий цаг үедээ манай цаг үеэс хэдэн оны өмнө үетэй холбогдох вэ? Миний судалснаар хүннүү гүрний үед ч баргууд байсан. Түүнээс ч өмнө байсан байх магадaltaй гэж ойлгоод байна. Үүнийг эрдэмтэн судлаачны бичсэн номноос таамаглаад байна гинэ. Бараг. Бараг бол нэгүцээс өмнө үүссэн угсаатан болов уу? Би нэгүүдөөс Утаг аймгаан бүрэлдүүлж байхад баргынхан ойн түмэнд хамаарагдаж байсан. Гэтэл Хабула эцгээс өмнө Тумбана цэцэн эцгийн үед бол татарын бүлэгт хамаарагдаж байсан. Гэл яваад байдаг угсаа шүү дээ. Тийм үү. За тэгвэл нэг одооны хэцүү цагт хөх толбот дүрсийг эх орон зүйлсээр яаж хүмүүжүүлэх вэ гэж байна. Одооны энэ хамглан сайхан цагт уучлаарай хэцүү санагдахгүй байна энэ цаг чинь. Та нарыг цавчаад алдаг татар нь алга, төвөө чайдаг зүвчэд нь алга. Өөрөөсөө хүмүүн мөн чанараа алдаад өөрийнхөө мэдэж таних орон зайгаал дүүргэжүүл маш сайхан цаг үед байна. Тэгэхээр өгүүлбэрийн эхлэл утгагүй байгаа учраас хаялаа. За би хөх толбот дүрсүүдийг одоо энэ хэцүү цагт яаж эх орон зүйлсээр хэцүү цаг биш учраас утгагүй болчиход байна л да. Маш сайхан цаг үе байна. Одоо миний төрж өсөж тэмцэж амьдарсан цаг үеэс бол за эргэцэн хувьд 71-ийн шалтгаанаар амар амгалан. Нийт хэмжлийн төвшөнөөр бол тийм үү 25 шалтгаанаар амгалан. Бие хүний шалтгаанаар бол 9 зүйлээр амгалан ийм сайхан цаг үеийг ашиглаж чадахгүй байгаа бол хогчнээ л гэж хэлээ. За өөр тань сөрөг гэрчмийг цаг тухайд энэ чинь түрүү ярьсан бидтэй. Энэ нэг хүн зурхаач нэг удаа та их хатуу ханийн заяатай юм байна гэж хэлсэн. Энэ тухай байнга бодогдох энэ юу гэсэн үг вэ гинэ? Хатуу ханийн заяа гэж. Наадах чи зурхаачаас асуух хэрэгтэй байсан байхгүй юу? Надаас ойлно. Тэ? Яг ямар утгаар та энэ үгийг хэлэв гэдгээ яг зурхаачаас нь зурсан хүнээс нь асуух байсан байхгүй юу? Тэгэхээр чи би чиний зургийг зураагүй. Тийм үү зурхаа тавилангийн чинь тооцоогүй. Тиймээс яг ямар санаагаар тэр хүн энэ үгийг эвгүүлсэн бэ гэдгийг би хэлэхгүй. Тэгэхээр наад шаардлагаа чи анх тэр үгийг өгүүлсэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. За энэ нэг хүн дахин асуугаад байна. Сахиу сонгод хоёр утга нэгтэй юм уу өөр юм уу асууж өгөөч гинэ. Сахиус гэдэг бол өөртөө нөөлөг үүсгэх, тухайн хүнд нөөлөг үүсгэх эрчмийн бөөгнөр л. Онгод гэдэг бол бие даасан оюун ухаан. Тэгэхээр хоёр өөр юм болох нэ. Дээрээс нь сахиус гэдэг ухагтхуунаар энэ үгээр шарын шашин маш олон зүйлийг нэрлэдэг. Гэхдээ онгод биднийг лав нэрлэдэггүй. Ухамжтай юу. За чойжин сахиус энтер гэж бурхны хуулбар дөрүүдийг нэрлэдэг. Тэгэхээр хүн ямарваа байдлаар итгэл хуримтлуулж, итгэл нөөлөглөж байгаа зүйлээ сахиус гэж нэрлэдэг байна. Гэхдээ энэ нь өөрийн гэсэн оюун ухаангүй шин чанартай байгаад байна. Чойжин бурхан, чойжин сахиус хоёрын хооронд их зай байгаад байна. Чойжин сахиус гэхээр баримл шаврыг нь хэлээд байдаг. Бурхан гэхээр үнэмлэхүйн оюун ухааныг хэлээд байдаг. Тэгэхээр ялгаатай ухагтхан юм болоо да. Хэрэглээний үед нэг нөхөд гэсэн шүү дээ. Онгодууд бол одоо сахиуснаас доор байдаг. Доотлын зэнтан их энэ гэж тайлбар хэлж хүмүүсэд тархийг ламнар тэгж хэлсэн да. Тэгэхээр бид нар бол баримлаас дорд гэдгээр зарим талаараа үнэн. Яг л бид нар бариад нөгөө буталчих биегүүгээр дорд болчихж байгаа. Зарим талаараа илүү. Яг л өөртөө сэтгэхэд бие даасан үйлдэл хийх чадвартай. Тэгэхээр алыг гэвэл бид нар алагдашгүй биет болчиход уурын хөргөн л дээ. Сахиусаас дор гэж хэлэгчтэй. Сахиусаас дээр гэдгийг нь өвдөс нь үйлдэлийн мөн чанараар нь хилээд байгаа байх гэж би бодод. Энэ чинь нэг хувь хүний үзэл бодолтой тэмцэлдэж байгаа учраас би бодод ингэж хэлж байна. Түүнээс өнөөлөхөөр хөвчсөн ойлголтын тухай яриаггүй шүү дээ. Нэг хүнээс гарч ирж байгаа ургалж бодол шүү дээ. Тэгэхээр тэр хүн тандаад яг ямар өнцгөр биднийг дод гэж үзэн тийм баталгаа гаргаж ярьж болно.
Бид нэр баригддаггүй, тэмцэрэгддэггүй, хэмжигддэггүй гэдгээр дорд байж болно. Сахиус бол ядаж тэдэн килограмм шавар гэдгээр хэмжигдэх боломжтойгоор биднээс дээгүүр үзэгдлээ л дээ. За. Сахиус бол ингээд үг дуурахгүй. Тэгэхээр гэрээ хамирт чинь тоосон дарагдаад байж байгаа эд. Тэгэхээр дуурж байгаагаараа би арай дээр гэж бодож байна. Тэгэхээр давууч тал байна, сул талч байна. За. Гадуур Монголын тухай олон түүхтэй ном болон кино, баримтат кино байдаг. Аль нь хамгийн үнэн байдаг болоо эсвэл алдаатай бол танай гэрлийн өргө хураангуулсан ном юм уу, баримтат кино хийх болов уу гэнэ. Энд чи одоо ястаа мэдэхгүй. Тэр нийгмэн өөрөө бүрэлдэхүүн нийтээрээ нэгдээд чуулчвал хийгдэх л байх. Бид нар бол одоо Монголын түүхэнд бол яг гэрч болсон, амьдарч байсан онгодуудаас нь хүн байсан зан чанарыг асууж яг чи яагаад ийм үйлдэл хийсэн бэ гэж байцад судгийн хувьд яг нөгөө хүмүүсийн өөрөөсөө тийм болоод тэгж хийсэн байхаа энэ үйлдэл гэж магтлагаас арай өөр өнцгүүд гарч ирээд байдаг. Тэгээ энийг нөгөө сайхан уран зохиол байна гэх юм бол уран зохиол төртөл онгод байдгийн хувьд үнэн болж хувирна. Онгод үнэхээр ярьсан юм аа гэд үзэх юм бол бас нэг өөр өнцөг гарч ирнэ. Итгэл бишрлийн өнцөг, тийм үү? Зүгээр нөгөө оюуны чилээ гаргаж хоёлын нөгөө дуранд автэ гэх юм бол бас нэг үзүүштэй зүйл болж байгаа байна. Яаж ч ашигласан мууд үр дүнд хүрэхгүй учраас наад чиглэлд явахыг хүсдэг. Гэхдээ яг өнөөдөр энэ урд байгаа хард өрүүлжингөөч удирдах чадахгүйгийн хувьд кино хойно гэдэг өнөөдрийн хувьд хойлоо байна. Бидний одоо ганц нөхдөд дотор яг мэрэгсэн кино хийдэг хүн байхгүй. Мэрэгсэн кино хийдэг хүмүүс нь яг өөрийн үзэл бодолтой хит хайрцагтсан шинжтэй учраас бидний дурыг хангадаггүй. Тиймэрхүү байдлаар ойрын өтер хугацаанд бол үнэхээр кино гэдэг бол нөгөө сэтгэл дагуулдаг ч сачи хүрхгүй асуудал болоод байна. Шууд уханда. Доош мөнгө ч ариун шаарддаг байх. Яг хий гэх юм бол болдог л доо. Тэгэхээр ядаж ихний ээлжинд нөгөө дуугаа бичээд авайлбар болгоод явуулж ирсэн юм дээр. Тэгээд дараад нь зураг мураг дүрс мөрс нэмж болгоох байх. Бид нар чи эхлээл анх дуудганы блогоос эхлээл дараад бичвэрээс эхэлсэн тий. Бичвэрээс эхэлсэн одоо бүр юм дууны долгион болцсон удахгүй дүрстэй болоод нөгөө нэг амьд хүн бичиж эхэлж байна. Тэгэхээр кино руу ерөнхийдөө яваал байна. Тийм ээ дөхөөл байна. Тий дөхөөл байна. Тэгэхээр дөхөж чад нэг өдөр тэнд гүд дөрүүлээд магадгүй киноноос ч гайхамшигтай зүйл хийхийг яаж мэдэх юм. Манай монголчууд чинь асар хурдтай хөгждөг ардууд учраас ястаа байдаггүй. Тэр амжилтыг та нар л мэдэн шүү дээ. Миний хүүхдүүд дотор тийм үү хийдэг хүн байгаа байхаа. Тэр нь яг ямар хэлбэршилтэй явж байгааг би мэдчих таашгүй. Энэ өөрөө хийчихгээл ер нь асууж байгаа байх та гэж би бодож байна. Санагдсан юм чи сачин хөрөн штэ. Ер нь бол угаасаа оюун ухаанда төсөөлсөн бол тэгээд эхнийх нь алхам гэж ярьдаг ш тий. Тэгдэг. Тэгэхээр энэ хүүхэд маань та нар ийм гоё түүхэн зохиол тийм үү? Одоо энэ Монгол мөн чанар бүхий нэвтрүүлэг кино хийх үү гэж хүүхдүүд асуудаг байсан. Одоо бид нар тэгээ хийж эхэлж байна. Тийм зорилготойгоор нэгдэж байсан хүүхдүүд маань бие даагаад ингээ биднээс зөвлөгөө аваад бас нэвтрүүлэг хийж эхэлж байна. Өв түүхээ хадгалыг зорилго нэгдэж байна. Энэ маань цаашаад хичнээн олон талтай нийлэж тийм үү хичнээн олон анд нөхөдтэй болож хэр өргөжж бас хэр хомигдохыг ч мэдээхгүй. Тэгээ нөхөрлөлд урт байх тусмал амжилт дүүрэн байх болно доо. За энэ асуултуудаас түүхийн холбоотойнууд нь орхиод явчих уу? За ямар түүхийн асуулт вэ? Чингисийн 9 орлог бүгд онгод болоод монголчуудыг хамгаалж битгэх гэж дуулсан. Энэ ч одоо түүхийн гэхүү далд яалтачгүй 9 орлогийн хувьд зэрэг зэвсгийн шинэ амжилтуудыг зохион бүтээгч нарын хувьд онгод болцсон юм л да. Өөрөөр хэлбэл дайны салбараас үнэмлэхүй оюухан болцсон. Тэгээ Тэмүүчин бол улс төрийн орон зайд өөрөө шинэ нээлт хийсний хувьд онгод болцсон. Тэгэхээр тэгээд 95,000-ийн ноёд байдаг штэ. Тэгээд тэн дотор нөгөө салбар нөгөө шинэ улс гүрэн үүсгэхтэй хамаатайгаар хамтын уран бүтээл үнэмлэхүй засаглалын хэлбэр үүсгэж байсныхаа хувьд онгод босно нь олон байдаг. Гэхдээ манайхан бөөнөөрөө нэг цаг үед унсан байдаг байхгүй юу? Унсан гэдэг нь онгодынхоо зэрэг унсан. Тэр нь алгаар нөгөө 44 мянгатын үе ойрдын үе. Тэр үеийн самуунаас болоод тэр үед чинь бөөг хомроглон устгаж байсан шүү дээ. Тэгээ тэр үед нөгөө улаачаасаа хамааралтай улс төртэй хамааралтайгаа нэлээд их хэмжээний
одоо уналт бий болсноос буцаад хүн болсон онгодод байдаг. Тэгээ тэндээс дахиад гараад ирсэн нь байдаг. Тэгэхээр энэ нэг урт хугацааны үйл явдал учраас улсаа хөгжүүлэх гэж оролдож байлаа. Тэгээ үр хөвгүүдэд чиглүүлэхийг оролдож байлаа. Яллаа, унлаа. Маш их хэмжээний яг онгодынхоо зүгээс бол төвх тулсан. Тэгээ тэн дотор би хүртэл баг онгод болтлоо онжилаа. Гэтэ тэр чинь тэгэл улаач болон тухайн нийгмийн нөхцөл байдлаас л улаач болон нийгмийн нөхцөл байдлаас хамааралтайгаар нөгөө онгодын муудаа бол биш шүү. Онгодын муудаа биш. Тэгэхээр нөгөө онгод нөгөө овоо оройгоос онгод улаачаасаа унанаа гэдэг зөв тогтолд автсан байгаа. За. Энд хүмүүс онгод сүнсний хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч, тэнгэрийн орны талаар ярьж өгөөч гэх гэсэн асуултууд их байна. Энийг нөгөөд 1000 асуулт руу гайх уу? За, нэлийн том сэдвүүд учраас 1000 асуулт руу хийчихье дөө. За, Чингис хааны багын нэрийг хэлж өгөөч. Одоо хаана байдаг вэ? Энд ч одоо. Хөөе, одоо хөрсөнд байгаа шүү дээ. Яах гэдэг. Хөрсөнд байгаа. Чингис хаан чинь. Сүнсэн тийм үү? Окторгоо орон зайд хамаарагдана. Бэйн. Арай илжирч дуусаагүй л байгаа шүү дээ. За энэ нэг шашны холбогд шарын шашинд бөө нарыг асуурын орон буюу зуурдын сүнснүүд гээд байх юм. Энэ ямар учиртай болоо гин. За энэ бол нөгөө бөө мөрөөдлийг устгахтай хамаатайгаар нөгөө нэг оюунлыгийн орон зайг хувааж тийм үү бид нэр дээгүүр гэдэг ойлголт төрүүлэхтэй хамаатай тэмцлээс үүсэлтэй хоормог хуваалт. Аха. 200 бурхнаар монголчуудыг дарахыг оролдож ирсэн шүү дээ. Нутасааны үед үү? Тэ. Бид нар болохоор яаж тоолоо 99 тэнгэртэй байдсан болохоор тооны зүүндээ ялагдсан шүү дээ. За тэгэхээр 200 бурхан дэлхийг аварсан дээр 99 тэнгэр чинь цөөхөн байна гэж байгаа давхулсан шүү дээ. Тэрнтэй хамаатай ийм нөгөө хоёр шашны хоорондын мөргөлдөө тэгээ дээрэс нь улс төрийн цаад санаархал энэ төр байснаас болоод маш юм сонирхолтой одоо хуваагдлын үзэгдлүүдийг гаргасан байдаг. Тэгээ тэрийг бүр улс төрийнхэн нөлөө хөшүүргийнхэн тогтолцоотой хамт сонсч иж чи ойлгоно. Түүнээс би яг энэ ийм учиртай ийм үгэ гэж хэлмээргүй. Бидтэй угаасаа асуурын юу гэхэр чинь тэнгэрийн ор асуурын гэдэг. За таад ярих юм бол за тийм. Тэгээд яг бидний нөгөө нэг онгодуудыг муу хийх дөрөөлөх одоо гол шалтгаан бол урд нь хүн байсан түүх маань байдаг. Ойлгож байна уу? Тэгэхээр бид нарыг нөгөө нэг хүний сүнс гэдэг утгаараа заавал завсны сүнс болгочих гээд үзээд байдаг. Тэгээд гэхдээ тэгж ярих юм бол будаа чи өөрөө бас тиймэрхүү нөхөр штэ. Өөрөө бас тиймэрхүү нөхөр штэ. Тэ? Нэг олон үед амжаал төрөөл явсан тэрнийхээ үүлийн өрийг хураасаар аваад бурхан болж гэгэрсэн гэж хэлдэг штэ. Тэгэхээр бас адилхан байж манасаага муулаад явах вэ гингүү та нар тийм олуулаа байх юм. Манад бол ганц байгаа гихчлээ. Үгүй чадлан тийм үү бид нар олуулаа онгод болоод бурхан болж чадж хаад тэдний дэрдэг ганцхан чадсан штэ гэж өнгөрмөр байдаг байхгүй юу. За тэр ч яах вэ? Хоёр нөгөө нэг улс төрийн гадаад шахуурга нөгөө хөшүүргэн өндөртэй байсантай холбоотойгоор би биэндээ давж худлаа ярих чагаад үүсэх сүлгэр юм болохоор нэг юм гачин юм байгаа л да. За хар тамхины хор хөнөд одоо манай нийгэмд маш их ууршиг тарьж байна. Маш олон бүх цаг үед. Уучлаарай. Хар тамхи танаа цаг үед биш. Дэлхийн бүх цаг үед хамгийн өндөр ууршигтай байсан. Энийг хизээ яаж устгах болоо гинэ? Ургаж байгаагийн хувьд устгах боломжгүй. Хэрэглээний хувьд хориглох аргаар л бид нар орон шин. Устгах юм бол бид нар одоо майланга болоод осны төрлийн маш том ургамлын айг дэлхийгээс устгах шаардлагатай болно. Тэгснээрээ бид нар газрын нөгөө хүнцэл ангижруулах чадвар бүхий ургамлыг устгацснараа бас нэг жамын цохилгоог өвдөчих юм шүү дээ тий. Асар хүнд байгалийн хохирол унаа шүү. Ягаад гэвэл хүнцлийн бохирдол өөрөө хар тамхины ургамлууд дээр ангижралт явуулдаг учраас хар тамхины ургамл нь масууруулах үйлчилгээтэй хортой байдгийг. Хүнслээс болж хортой болж. Хүнслээс болж хортой болдог. Тэгэхээр алтны хорыг хөрсөнд номогдохч нь өөрөө хар тамхины ургамлууд учраас байгальтай нээлттэй. Заавал тэрийг татж байгаа нь өөрөө байгаа ерөн бол хүнд тий. Тэг хүнд ямар шаардлага байгаа тэр шаардлагаа яаж зохицуулах вэ гэдэг асуудлаас уйсалтай учраас хүн дээрээ асуудал авсан дээрээ. Ургамл бол байгальтай үнэхээр чухал ургамл шүү. За зөгнөлт ном зохиол Шамблын орон газар дор амьдардаг төгс хүмүүс гэд байдаг. Тэр байдаг юм болов уу? За уран зохиол асууя гэж юм. Тэгэх юм бол би ядаж аватар байх ёстой юу гэдгийг батлах шаардлагатай болно. Тим тэмийг юм битгий хийгээч манайхаа.
үнэхээр аватар гэдэг сүултээ хөх хүмүүс амьдардаг вэ? Аль дэлхий дээр амьдардаг вэ гэж асуухтай адилхан юм. Бити асуугаач ээ. Зэрэгээ зүгээр уран зохиол кино гэж бодож чах. Хайгаа шинжлэх ухаанаар батлагдах магадлалыг өөрөөсөө бүтээгээч ээ. За энэ одоо их хүрэн судад гарсан байж магадгүй балчир үрхэн сэвлэгийг үргэх гэж байгаа юм аа. Хүүхдийн унган усыг заавал хусах хэрэгтэй байдаг юм уу? Хусахгүй бол урд насны амьдралаа санаад байдаг гэх юм аа. Энэ үнэн юм уу гинэ. За эрүүл мэндийн үзэгдлээрээч тэр нөгөө урд насны холбоо эрчим биеийн үзэгдлээрээч тэр хуухны салхичлалтыг нэг хэсэг үүсгэсэн дээр байдаг. Гэхдээ социализмын үед чинь нэг хэсэг одоо бие мэгээс ахуулаад ерөөсө хөндөж бусж байгаагүй шүү дээ. Тэгээ би урд насаа санаад байгаа юм байхгүй шүү дээ. Гэхдээ байхгүй л дээ. Зүгээр хүүхдийг тийм үү 3-аас 5 наснд нь үсгийн дахиг нь бүр мөсөн хусаж ангижруулт дархны хаванжилтын эсрэг юм л да. Хамгийн гол шалтгаан юм биш үү? Ягаад гэвэл бид нар бол хүүхдийг битүү даралттай байгаад төдийчлэн мэддэггүй. Одоо өнөөгийн ангаах ухаанч бас хүүхдийн битүү даралтыг уншилж чадахгүй байгаа асуудалтай байна. Тэгэхээр битүү даралттай байж болзошгүй. Одоо 12-оос дээш настай таталтын өвчин одоо сэтэрч магадгүй хүүхдүүдийг одоо эмчлэхийн тулд тархины одоо нар салхинд төсвөржих чанарыг өсгөх гэж 3-аас 5 наснд заавал бүтэн хусдаг юм аа. Өөрөөр хэлбэл энэ бол одоо зулаан хөгжлийг нэмэгдүүлэх, заацын бүтэн байдлыг бүрэлдүүлэх, тархины цэник төсвөрлөх чанарыг нэмэгдүүлэх гэсэн гол зорилгоор бүрэн хустдаг шүү. Тэр урд насны мэдээлэл энтер гэдэг бол 2-р шалтгаан юм аа. Байдаггүй зүйл биш байдаг. Зарим хүүхдүүдийн цогт нэг үстэйгээ байх нь тархины цэник үжиржих шин чанараараа урд насаа санах үзэгдэл байдаг. Хамгийн гол нь нөгөө нар сар салхины бүрэн мэдрэлжих нь тархины өөхөн давхрыг хуухны өөхөн давхрыг багсгадаг. Хуухны өөхөн давхрыг багсаад ирэхээр шууд зулаа гавлын ястай агаарыг харилцуулна. Ингэж цочирч даач бас хальж үтсэн тархимд бас нэг талаараа дархлааждаг учраас бид нэр бүрэн тархийг одоо хөгжүүлэх гэж хусдаг шүү. За ойлголоо. Харин шашинд итгээд шүтээд дагаад яваа байгаа хүмүүсийг онгод яаж хүлээж авдаг болоо гэх. За оюунлагын ихтгэл бишрлийг бид нар төдөж халан одоо буруу шаах юм уу зөвтгөх үзэл байхгүй. Яагаад тэр хүний ихтгэл гэдэг зүйл нэг зүйл дээр төвлөрч батчиж байгаад нөгөө үйл явдал нь гарахад унаж байдаг учраас за гадаад шашинд шүтлээгээд миний хүүхэд болохоо байж юм биш. Шүтгэхгүй байлаа гэд миний сайн хүүхэд болоод байх юм биш. Ерөөсөө ямар ч ялгаа байхгүй. Чи яагаад миний хүүхэд болдог? Яагаад онгодын хүүхэд болдог гэхээр чи миний мах цусны тасаргаатай л хамаатай шүү дээ. Тэгээ мах цусны тасаргаагаа сайн муу явлаа гэд алингчлаад байх юм бол тэр онгод байх хэрэг яг юу вэ наа? Мэдээж бурууд эцэг нь хатуу, зөвд ихэн зөөлөн гихчлэн дөрмөн байгаа ч гэлээ. Яг үйлдэлийн үр дүнд буруу зүйл хийж байгаа хүмүүстэй илүү одоо онгодууд догшрох шинжтэй болдог. Ухамсар амтанд уусдаг гэж үгний учрыг тайлж өгөөч гэж. Та тийм үг сонссон юм уу? Ухамсар амтанд уусдаг гэж. Энэ хүн хаанаас сонссон юм бэ? За наад өгүүлбэрийг чинь би ойлгосонгүй. Харин би бас ойлгосонгүй. За энэ улсынхаа эсрэг хөдлөгч хүмүүс үйл хэрэгэ бөө улаач нарт очиж үйлээ лавладаг, асуудаг, даатгадаг гэж үзвэл бид онгодын мэдээллийн сангаас тэрхүү мэдээллүүдийг авч тэдний үйлслийн эсрэг улсаа хамгаалах аргаа зэхих боломжтой юу гэж. За боломжтой. Гэхдээ онгодууд шууд амийн авах аргаар тэрхүү үйлдэлийг хийдэггүй. Таслахгүй. Сайхан хөтөлж байгаад өндрөөс унгаах гэдэг бас нэг арга байдэн шүү дээ. Өөрийг нь өөрөөр ойлгомжтой. Ойлгосон. Тэгэхгүй ганц тэр хүн зогслоо гэд тухайн үйл ажиллагаа зогсохгүй байх юм бол хэцүү. Тийм биз? Харин бүлгээр нь сайхан хөхүүлж байгаад бөөнөр нь унгаах шиг сайхан юм хаана байна. Гэхдээ тэд нар бөөнөр унлаа гэд хохирол бол үлдэн шүү дээ. Тийм. Бүр нэмэгдэн үстэй. Тэр дээш нь мацуулах хооронд чинь хохирол нэмэгдэх шүү дээ. Тэрийг яах гэж мацуулсан та нар нь. Хамтын хариуцлагын нэг жам яс ч байгаа шүү дээ. Тийм үү. Унгасан бол хөссөн өсөөгөө бүгд өнөртнө гэдэг шиг. Хамтын хариуцлагаараа тэмцэх нь яасан ингээд байсан шүү дээ.
Гэхдээ хохирлыг бол яг онгод хараад, анзаараад одоо оюун санаандаа байцсан бол ямар нэг аргыг төлөвлөсөн байдгаа. Гэхдээ яа тийм онгодуудад мэдүүлэхгүй бол тэд нар анзаарахгүй гэж байх юм уу? Бүр ингээ онцолж ховлоо штэ. Энэ нөхөр ингээд дээ штэ. Та нар арга хэмжээ аваач гэхээс нааш хөдлөхгүй байх гэхгүй. Эсвэл ерөнхийдөө харцсан байж байгаа. Анзаарахгүй тохиолдол байгаа. Яг бол бид нар чинь орчлон орон займ хувьда нөгөө бүрэн дүргэлттэй орон зай биш штэ. Ойлгож байна уу? Ялангуяа хөх толбны удамшил хамааралгүй хүүхдүүдэд дээр бол хяналтгүй. Хэдэн эргэлзүүд байх юм бол хамаар. Эргэлзүүд байх юм бол хөх толбны хамаарлаараа хянах боломжтой. За. Цэвэр цусны гадаадынхан байх юм бол өөр онгодын бүлэгт хамаарна штэ. Зөв. Тэгэхээр тэдний юу хийж байгааг бас анзаарахгүй байх боломжтой. Тий, яг нөгөө хажуу талаас нь анзаарах гэсэндээ яг нөгөө нэг оюун санааны анзаарганд бол орохгүй штэ. Тэгэхээр бүр зориулж бас хов өргөх хэрэгтэй байна тий. Тэгэхээр яг нөгөө бүрэн одоо нөгөө гадаад хүн гэдгээ чинь өргөмөл хэдтүүд дээр бас та нар мэдэхгүй шүү дээ. Тий. Яг нөгөө их хүрээний суурин дээр бол маш олон хятад хүүхдүүд зүгээр Монголд нутагснасаа болоод монгол хүн гэж өссөн байдаг. Тэгэхээр чинь тэр нэг 2700 амтны чинь хамаарл нөр онгодоор байдаг юм аа. За. Гэтэ тэд нар чинь хэрвээ монгол хүнтэй суугаад эвлэг хүүхдүүд гарсан байх юм бол хүүхдүүдийнх нь юм бол ихийнхээ тусаараа хамаарна шүү дээ. Харин тэгнэ тий. Ихийнхээ тусаар хамаарна шүү дээ. Яг тиймэрхүү хамаарлаар бол өөрийнхөө бүлэгт хамааруулаа явчихж байгаа. Яг цэвэр нөгөө нэг бүлэгтэй бол хамаарал байдаг. Их хүрээч саяхны үйл явдал шүү дээ. Тий. 100 гаруйхан жил. Зүгээр 1000 улсын гэхэд 2700 манжих гэхэд 50000 хүүхэд яг Монгол эцэг гэхэд өргүүлээд Монголд өсөн тойрнод монгол хүн гэж явдаг байхгүй юу? Тийм үйл явц болж исэн юм уу? Монголчууд тэгээд тал шал харь хүүхдүүдийг өргөд авчижсэн мэж таарах юм яг байна. Ямар сэтгэлтэй шүү дээ. Хэний хүүхдүүд хааш юм бүр тэндээс өн чи хүүхдүүдээ авчираад энд өргүүлчихсэн юм уу? Тийм үйл явдал байдаг. Санаатаа бодлогоор хийсэн юм болж гарч байна. Бодлогоор. Тэгэж бид нэг үе одоо эх орн манай ноёдууд ч бас их хэмжээний өр тавьсан байлаа шүү дээ. Тэгээ тэр өргөмөл хүүхэд хичээхээр яг тийм нөгөө ган гачиг болоод явлаад нөгөө хүн амын сүрэл болоод энэ хүүхдүүдийг танаад өгөө. Ядаж эцэг их нь бид нэр хариуцсан. Тэгснээр тодорхой хэмжээний одоо өр цайруулъя гэснээсээ болоод тэгээд энд ийм өсгөлт явуулсан. Я тэр нь яг л ноёдууд бол өрнөөсөө чөлөөлөгдлөө ураа байсан бол нөгөө талаар ийм алсын бодлогын зорилгот одоо сэвтүүлэг явж ирсэн юм байлээ л дээ. Байлээ л дээ гэж би тэрний чи эсрэг наадах чинь авахгүй гэж орлуулж байгаа дулаач алдчихсан юм бид бас л нөгөө талын гэрчилтэй. За хэдүүлээ яг үргэлжлүүлээд ах юм уу? За одоо болио. За одоо болио доо. Тэгэхээр үйл явдал дээр та нарын мэддэг бодит түүх гэж байгаа зүйл яг энэ үйл явдалыг мэддэг одоо эмээ өвөө дээр чинь түүхийг мэддэг хүмүүс байдаг. Одоогоор яг энэ түүхийг мэдж байгаа нэг 93 орчим насны хүмүүс энэ түүхийн бодит одоо гэрчнээр байгаа. Үнэхээр тэр манжаас хүүхдүүд өргөж авч ирсэн нөө, мин улснаас буюу хятадаас хүүхдүүд өргөж авч ирсэн нөө, тэр үеийн төрийн бодлого ямар байсан бэ? Яаж хүүхдүүд өргөж авч ирсэн бэ гэдэг түүх бол одоо 93 одоо 80-аад насныхаж бараг зарим нь гадарлаа. Тэрийг бол мэднэ. За тэдгээр хүмүүсээс асууж болно. Бодит түүх юм аа. За ойлголоо. Тэг яг нарийн тоог нь мэдэхгүй ч зүгээр манай хажууд нэг тийм хүүхэд ирсэн гэдгээр мэдэн. А би бол нөгөө тэмцэгч бүлэг наад хүүхдээ чинь авахгүй гэхээр тэгээд манай ус өрөө яах юм гэдэг бүлэгт тэмцэгч хийжснийхээ хувьд буудуулснараа мэдж байгаа юм. Сайхан буудуулсан шүү дээ. Муухан буудуулах, сайхан буудуулах гэж байх уу? Байна. Нэг удаагийн буудалтаар өөхөх чинь сайхан. Тэгэхгүй яргалуулаад мөчлөөлөн буудуулах чи хэцүү. За. За ойлголоо. За өнөөдрийн лайв ингээд өндөрлж байна. Тэгээс амар цагаараа өнөөдөр гэлалаа. Техник минь болж байна. Ийм учраас дараагийнхаа хичээлүүдэд өдөртөө нэг 30 минутаас 1 цагийн хугацаанд хичээлээ үргэлжлүүлэх болно. Ингээд та бүхэндээ гэлалаа. Бас таблахлаа. Тэр нэг тал болсон шүү. Нэг тал болсон шүү. Одоо хичээлээ бүгдээрээ хамтдаа суралцах хэрэгтэй. Өшөө хүүхдүүдтэй, үр хүүхдтэй заах, өөрсдөө суралцах, дэлгэрүүлж хамгийн гол нь бид нар бол энд
цагандаа хавчигдаад маш одоо төвхөр хэлбэрээр баг хэлбэрээр өгч байгаа шүү. Ийм учраас манайхан дандаа дэлгэрүүлж өөрсдөө сэтгэж бодож шүү олныг судалж байгаарэ. Судлаад хоорондоо ярьж тэгээд илүү сайхан илүү ихийг мэдцгээж сурсан мэдснээ өөр хоорондоо ярилцаад бусдад түгээгээд ингээ бүгдөө хамтдаа олон зүйлийг мэдэж авч сайхан гэрцгээе. Цагаарцгаая. За баяртай.